Сайн мэцхан уу бүгдээрэнд өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би та бүхэндээ эд баялагын 3 дугаар хуулийг танилцуулах гэж байна. Энэ бол та ямар газарт байнга очин таны амьдрал яг тийм болно гэдэг хууль байгаа. Хүмүүс үнэтэй газар орохоосоо байнга жирэхчээдэг. Эртээ тэргүү би энийг авч чадахгүй юм чиндээ. Би энэ газарт очиж яах юм? Би юм үнэтэй ресторанд ороод яах юм? Тооцоогоо чадахгүй юм чинь ч гэдэг юм уу? Байнга тийм газруудаас ингээд дүлж явдаг. Гэтэл тэр үнэтэй ресторан, гоё 5 хоттой зочид буудал, тэр гоё офисын барилгуудад дандаа ийм амжилттай хүмүүс үйлчлүүлдэг. Тэгээд тэдгээр хүмүүсийн энерги тэр газар шингэсэн байдаг учраас тийм газарт очиж тэр амжилтын энергийг мэдэрснээрээ бид нар амьдралдаа илүү их эд баялаг амжилтыг дуудах юм аа гэж гүрүү маань тайлбарсан. Бидний байнгын нүдэндээ хаарч мэдэрч байгаа тэдгээр зүйлс маань даалт ухамсарт бидний амьдралын зураглалыг бүтээж байдаг. Тэгэхээр хүн альва зүйлийг яаж төсөөлж мөрөөдөж мэдрэн тэдгээр зүйлс нь амьдралд нь бодит биелэлээ олж өгдөгөө гэсэн үг. Нэг хүн баян хүн дээр очиод зөвлөгөө авч л за би яаж амжилтанд хүрэх вэ? Яаж тань шиг ийм хэд баялагийг эзэмших вэ гэсэн нөгөө баян хөвгүүдөөс нь чи 5 хоттой зочид буудалд орж үзсэн үү гэж асуудаг. Гэтэл нөгөө хүн уулга алдаад тийм үнэтэй газар орж би юу хийх юм бэ? Харин амжилтанд хүрснийхаа дараа л тийм газарт очиж үзье гэж хэлэхэд чи буруу ярьчихна. Харин чи 5 хоттой зочид буудал тийм тансаг ресторануудаараа орж тэр эд баялагийг өөрийнхөө нэг хэсэг болсон юм шиг тэдгээр гой сайхан зүйлсд чи тухтай мэдрэмжийг авч иж үүний дараа эд баялаг чам руу урсан орж ирэх болно гэдэг. Та нар маань таталцлын хуулийг сонсч ирсэн баг. Тэгэхээр таталцлын хуулийн гол зарчим нь бол хүн юуг төсөөлж нүдэндээ харж ийн тэр болгон нь амьдрал нь болж бүтээгдэхээ гэсэн зарчим байдаг. Хэдийгээр тэр үнэтэй брендийн дэлгүүрээс тэр зүйлсийг худалдаж авах мөнгө байхгүй байгаа ч гэсэндээ тэр дэлгүүрээр зочилж үзээд тэр эд зүйлсийг байрч мэдэрч хүртгэн өөрөө ирээдүйн амжилтыг бүтээх маш чухал алхам болдгоо гэсэн үг. За дээрэс нь бид нэр тийм дээд зэрэглэлийн газруудаараа үйлчлүүлэх юм бол амжилттай хүмүүстэй нетворкинг хийх тэр хүмүүстэй танилцаж уулзах боломж бол нэмэгдэнэ. Тэгэхээр амьдралын маш олон боломжууд дандаа ингэж хүнээр дамжиж ирчээдэг. Тийм газарт бид нар хэрвээ олон удаа очоод тэнд өөрийгөө байршуулж чадах юм бол амжилттай яваа хүмүүстэй ч гэсэн танилцаж уулзах дараагийн шинэ боломж нээгдэх гарц бий болох юм аа. За дараагийн нэг чухал санаа бол өөртөө аль болох юм чанартай. За дээрэс нь өөрийнхөө авахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа л тэр зүйлийг аваарай гэж зөвсөн. Яагаад тэгэхээр хүмүүс дийлэнхтэй ингээд авмаар байгаа зүйлсээ үнэтэй гэсэн шалтгаанаар дандаа татгалзаж идэг. Тэгсэн мөртлөө хямдхан юм бах юм бол өөрт нь хэрэггүй ч гэсэн хамаагүй авах гад байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө юм сэтгэлгээний ялгаа байхгүй юу? Өөрт нь хэрэггүй тэгээд тийм ч таалагдаагүй хахад зөвхөн үнэн хямд гэдэг нь авах сэтгэлийг нь төрүүлж идэг. Тэгэхээр бид нар сэтгэлгээгээ тэр элбэг хангалуун баян сэтгэлгээнд шилжүүлэхийн тулд альва зүйлийг үн гэдэг зүйлээр ерөөсөө үнэлэхээ болох хэрэгтэй. Харин биднэрт энэ зүйл хэр их таашаал өгч ийн вэ? Энэ зүйлийг эдэлж хэрэглэхэд надад ямар мэдрэмж төрж ийн вэ гэдэг дээр бид нар түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тэгээд чанаргүй зүйл гэдэг бол маш хэврэг байдаг. За дээрэс нь ур хийц муутай хэрэглэхэд тав тухгүй юм байдаг. Үнэтэй чанартай юм бол цаг хугацааны эдлэгээ даахаас гадна хүний тэр мэдрэмжийн тав тухын хэрэгцээг бол маш сайн хангаж маш шинжлэх ухаанчаар тэр тэдгээр зүйлсийг бол хийсэн байдаг. Тэгэхээр биднэрт маш гоё юм таата мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр тэдгээр зүйлсийг хамаагүй ганцхан ширхэгч хамаагүй тийм үнцэнтэй таны хувьд маш гоё тэр мэдрэмжийг төрүүлэх зүйлсийг эдэлж хэрэглэх нь 10 чанаргүй юм авснаас хамаагүй дээр байдаг. Тэгээд тэр гоё зүйлсийг
эдэлж хэрэгжилж сурах нь өөрөө одоо хүний амьдралд маш гоё элбэг хангалуун байдал амжилтыг бий болгож тийм байл л да. Яагаад вэ гэхээр бүх зүйл ерөөсөө энерги байж байгаа. Тэгэхээр тэр эдэлж хэрэгжилж байгаа юмнасаа бид нар харах болгондоо те энэ нэрээ ямар гоё лээ те өөртөө бүр ингээд зориулаад тэр зүйлийг худалдаад авсан юм чинь бүр огтөр мэдрэмжтэй байна шүү дээ. Тэгээ тэр хэрэгжилж байгаа зүйлийг харах болгондоо одоо өөрөөрөө бахарх нь өөртөө зориулж чадсандаа талархах нь тэр талархлын өөрийнхөө одоо тэр хүндэлж байгаа тэр мэдрэмжийг дагаж биднэрт одоо эд баялагын эрчим энерги, амжилтын эрчим энерги бидний амьдралд бий болох юм аа. Харамч хүмүүс яадаг вэ гэхээр яг тэр одоо мөнгөний цаана байгаа тэр сэтгэл, зориулт, үн цэнийг бол ерөөсөө олж хартгүй. Тэгээ би нэг жишээ яриа гэж бодлоо л доо. Би нэг ийм ном уншлаа, надад бүр үнэхээр их таалагдлаа гэрэнгуут надад тэр номоо өчг би уншия гэл авдаг. Тэгээд тэр номоо хөвчлэн уншаагүй. Тэгээд бүр сүултээ тэр номоо ч одоо хаана хийснээ мэдгүй алга болгоцсон байдаг. Тэгээ би эндээс юу гэж бодсон бэ гэхээр хүн ер нь ингээд үн төлж чадахгүй тий одоо ингээд үнгүй юм хэрэгэлчээ тий номын одоо зээлээд уншчий гэж байгаа хүнд бол хизээж тэр мэдлэг тогтдгүй байна гэдгийг айгүй сайн ойлгосон. Тэгээ одоо онлайн сургалтын дээр ч тэр би ингээд хүмүүст үнгүй сургалтаа ингээд бэлгэлэхэд хизээч одоо тэр хүмүүсээс эргэж надад тий би таны сургалтыг үзэж дуслаа. Таны сургалтаас ийм сурлаа гэж бол эргэж ханддаггүй. Хүн ерөөсөө тэр үн төлж авч байгаа зүйлийнхаа л үн цэнийг одоо автгийм байна. Тэрнээс шалтгаалаад одоо амьдрал нь улам цэцгэлж идэгюм байна гэдгийг айгуу сайн ойлгосон. Тэгээ өөрөө би ингээд сургалт явуулдаг, мэдлэг одоо түгээдэг ийм одоо ажил хийдэг болохоор би ер нь бол мэдлэгт маш тийм хүндэтгэлтэй ханддаг. Би бол хүнээс хизээж одоо номыг зээлж уншдаггүй. Би хэрвээ тэр номыг унших хэрэгтэй бол би үнийн төлөөд авдаг. За дээрэс нь би сургалтууд ч гэсэндээ би харамгүй их мөнгө төлдөг. Тэгэд яг ингэж өөртөө зориулж төсний хэрээр эргээгээд надад тэр мэдлэгийн үр шим амьдрал маань гарч ийна гэж боддог. За тэгэхээр элбэг сайхан хангалуун амьдралыг хүсчихвэл өөртөө зориулж сураарай. Дээрэс нь тэр үнэтэй зүйлсийн ардах тэр үн цэнийг мэдэрч сураарай. Дээрэс нь тэр үнэтэй зүйлд өөрийгөө одоо тасгаж те хэдийгээр худалдаж авахгүй ч гэсэндээ байрч, мэдэрч, хаарч тэдгээр зүйлсийг үцээд өөрийнхөө тэр одоо нөгөө хүртэх мэдрэхүүг элбэг хангалуунаар програмчлж чадах юм бол энэ нь эргээд бидний амьдралд эд баялагийг дууддаг бахнэ. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Миний дараагийн контентуудыг хүлээн авч үзхийг хүсвэл миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Мөн миний Facebook хуудсыг дагаарай. Баярлалаа.